Энэ удаагийн дугаартаа маань пицца хамтран ажиллаж байна. Юм бол пиццаны захыг үлдээчихэд байдаг. Пиццаны захад дургу хүмүүс байдаг л үсттэй. Тэгвэл пиццаны захад дургу хүмүүс зориулсан төгс шийдэл пицца хатад иргэн ирлээ. Заханда хайлсан хамтад утсан бяцлагтай. Нэг идсэн ч дахиад л идээд баймаар ганц шилтерхийг үлдээмээргүй алдар бяцлагын дэлбэт пиццаг заавал амтлаарай. Дээр нь утсан дахианы мах, шинхэн ногоон чинжүү, шүүслэг тоор гээд үнэхээр салахыг харахгүй гайхалтай остолтой. Энэхүү онцгой хамтыг ердөө 38,000 төгрөгөөр хамгийн хэлбэрээр буюу www.pizza.cg-ийн вебсайтаар орж онлайнаар захиалах боломжтой байна шүү. Гэхдээ маш чухал мэдээ гэвэл энэ пицца маань удахгүй дуусах гэж байгаа юм. Тиймээс амжилт амтлахыг хүсье. Яг одоо www.pizza.cg-ээр бяцлагын дэлбэт пиццагаа захиалаарай. За юу ч юм манайхаа энэ удаагийн дугаараар та хэдэ Рикба Морте цувралынхаа сүүлчийн 7 дугаар бүлгийг ярьж өгөхөд бэлтгэлээ. Гэхдээ сүүлчийн гэдэг нь цуврал бүрмөсөн дуусч байгаа гэсэн үг шээ. Ерөнхийдөө 8 дугаар бүлэг нь одоохондоо хараахан гараагүй байгаа ба энэ оны 5 дугаар сараас эхлээд гарах юм байлээ. Тийм болохоор энэ удаа дараагийн бичлэг гарсны дараагаар цуврал маань төр хугацаанд зогсоно. Зүгээр юм байна. Дээрээс нь Рикба Морте цувралын 7 дугаар бүлэг дээр томоохон өөрчлөлт гарсан ба тэр нь цувралыг санаачлагч Рикба Морте хоёрын дууруулагч Justin Roiland цувралыг орхисон байлээ. Тийм болохоор энэ бүлэг дээр Рик болон Морте хоёрын дүр өөр жүжигчд дууруулсан байгаа. За тэгэхээр бусдаар өөр юм байхгүй л дээ. Одоо харин олон юм ярьж таадаг залхахгүйгээр цуврал руугаа орцгоё. За ингээд 7 дугаар бүлгийн эхний анги эхлэхэд Жеригийн гэр бүл өглөөний цайгаа уугаастай. Энэ зур самар маань гэрийнхнээс асууж байгаа. Манад ирсэн тэр дурак одоо хизээ явах юм бэ гэж асуухад энэд ч дуугаа авалцаад гэртээ ирсэн зочноо мууж гарлаа. Бодвол гадныхны соёл юм байгаа зү. Тэгж байтал амар хүдийтэй нөхөр гарч ирсэн ээ. Би сая танад байгаа тэр жижигхэн сонь нөхөрт юм өгчлөө. Одоо хин төлөх вүлээ. Тэргээ жаахан буруугаар юм яриастэй. Үүнд нь бэдж бөөн ууруулаад гүцээ би тэр муу навшиг очиж хөөн гэж хэлээ салхи татуулан босоод явбаа. Харин Жериг төлгээд үлдээсэн биш цаадах чинь баг бандажаараа төлчих болов яав да. Энэ видеор ч одоо өөр юу ахав те зайлвал. Энх үзэг солигдож бэдэж бөөн уурусаар том өрөөндөө явган ороход тэнд нь ноён баста хошноо шамирлынхаа дээд зэгт очсон баг бурхан тэнгэр болсон сууж байлаа шүү. Тинхүү бэдж шилж байгаа. Ноён баста хошноо. Бид таны хошныг төвчээд нэлээд удаан арчиж өглөө. Одоо та манахаас зайлвал ямар вэ? Гэсэн чинь ноён баста хошногч урдаа байсан шил юмнасаа нэг сайхан болгож авснаа бэт. Тийм ээ. Чиний зөв байт. Би ч нэрээ хэнд ч хэрэггүй хар онж байгаа юм да. Намайг дээшээ өргөөд өгөөч. Би танаа таазнаас дүүжлэгдэж үхий. Тэргээд үнэн готрон юм яриастэй. Яа марч юм дээ. Түүний араас ноён баста хошногч дөрөвт ханыг даваад манюстаа ярьж гарлаа. Дөрөвт хан гэж юу болохлаар та хэдэн өмнө зөндөө тайлбарлаад өгсөн байгаа болохоор энэ удаа алгасан юм. Тэгээд мань нэрч хэлж байгаа. Намайг таад яг ангийн ихэнд гарна гэж бодоогүй зүтэй. Мань ч ахиа чамирчлаа. Бэд намайг буудснаас хойш миний амьдрал тэр чигээрээ новшуулж эхнэр хайж яваад ажилласаа халагдсан. Тэндээс л миний их шамирл эхэллээ. Одоо Смитийнхэнтэй байна. Гэхдээ тэр яах вэ? Рикба Мортигийн 7 дугаар бүлэг эхэлж байна. Тэгээд алаа хэлээ шүү. Угаасаа муухай рэндом л да. За тэгж яваад албиосоор Рикба Мортигийн 7 дугаар бүлэг эхэллээ. Аятайхан л явчаасаа те бурхан. Ингээд интро хэсэг явж дуусахад Мортич одоо бөөн завгүй явж байгаа Риктер шавар хаасаар орж ирв. Эгмэн өмнөх бүлгийн төсөглөөс хойш Prime Rick-ийг олох гэж шамдаастай. Мортич орж ирээд Рик та ноён баста хошногтой очиж ярилцаж болохгүй юм уу? Манай том өрөө бүр яг цэвэрлэх байгууламжийг үнэртэйд байна. Гэхдээ Рик хариуд нь одоо л ингэж цагны ирэх шивдэ. За Морти өнөөдөр би чамд хэрхэн хүнийг маш боловсон соёлтойгоор хөөж гарах тухай үзүүлнэ гэж хэллээ. Тэгээд үзэг зэрэгдэж Рикийн боловсон соёлтой хөдөг аргыг хартал тэр нь нэг робот бүтээснээ сүнс энтер суулгаснаа буцаад алж сүнсийг нь хоргодуулж айлгаж явуулдаг тийм арга байл яах вэ? Яаж бодохороо нэр ийм бодож болдог вэ? Тинхүү Рикш нөгөө роботоо хийгээд сүнсийг нь гаргаад автал сүнс нь гарч ирснээр шууд доош унж энэ. Тэр үед ч Рик хэлж байгаа. Би одоо татах хүчийг хийхээ марчжээ. Одоохон гэж мэгээд нэрээ. Бурхны яагаагүй юмыг яагаад бидэг наасан. Ер нь Рик хурган аятайхан мөрчих гээл үзээд байна уу да. Энэ нөхөр ноён баста хошног хоёр чинь жигтэйгэн сайн болохоор Рик хэрэндээ л ноён баста хошногыг дэмжиж сэтгэлд нь сэв суулгахгүй хичээгээстэй. Ингээд Рикийг шаал өөр юм хийгээд эхлэнгүүд нь Бэчери самар гурвч дуугаа авцаж байгаа банхар нохоо навчиг Рик рүү хэлж байгаа. Та явж тэр ноён баста хошногтой уулзраал. Эсвэл бид нар ноён баста хошногыг таны доод тонгол руу чихэн шүү. Тэргээ сүрдүүлж гарваа. Энэ үед ч Рик дуртай дургу босоод ярилцахаар болдог ба. Тэгэхдээ бас найз нараараа нийлээд олуулаа ярилцсан болоод портал буугаараа хаалгана гэд явдаг уу? Мөрчхайг байгаа да энэ нөхөр. Энэ хүрийгч түүний дараагаар найз нараа нэг нэгээр нь цуглуулж өглөө. Эхний нөхөр бол гэр хийд гээд нэг сонин робч гарвалаа. Дараагийн нөхөр нь гаунчи гээд архичин муу харваажин эвгүй гарлаа. За түүний дараа бол мэдээж манай Рикийн жинхэнэ гал хам хүн шувуу. За хүн шувууны хувьд бол Рикийн тусламжтай буцан хэвийн төрхөндөө орсны дараагаар охиноо очиж шоронгоос нь сулжээ. Гэвч охин томроод өсвөр насн дээр очсон манай хүнийг өстө шар махтай нь хатаагаастай. Тийм болохоор Рикийг хурж ирэнгүүт нь баг дуртай нарахгүй явж энэ төр. Чаавс бас зовлон үтсэн хөрлөө. Ингээд манай crew ньюсний дараагаар нөхдүүд машина бариад явах гэтэл эрүүл хүн байсангүй. Аргагүй шүү дээ. Бие биений харангуутал хөөрөж шууд нэг татаад явцсан юм чинь. Тийм болохоор Рик ч эрүүл хүн хайж явахдаа хөршийнхөө Жин гэдэг дуракийг зүгээр мөрөөрөө өв садаа явж явахт нь хүчээр аваад явчлаа шүү. Ийхүү хүний тоо эцэст нь бүрдэж дуусгаад Рикч Крюгийн хамтаар fuck
fuck you гэд бааранд орж ирлээ. Уг нь бол найзынхаа сэтгэлийг засгаж байгаад ийм хачин газар сонгож энэ. Ригч тэгж байгаад бас сайхан төмс нөхөрлөө. За тэгээ нөхдүүд орж ирсэн эхлээд сайхан халаалт аав энэ гэж яхад баарны зүг залуу хурж ирсэн ээ. Манай эдэг чинь fuck you тавтай морил. Та хэд бүгдээрээ маш шүү энэ гэж байдаг наасан. Үнд нь ч манай баг зэрэг Рикэд дуурлаад vibe таарахгүй газар ирлээ энэ гэж загнаж гарлаа. Тэгсэн ноён баста очнох шууд Рикийг өмөрөө зүгээрээ харин миний төрсөн өдрийг тэмдэглэхэд дажгүй газар байна. Та хэд нэрээ яаж санаваа гэж авлаа шүү. Тэгтэл яг үндэ энэ чинь нийлж байгаа ноён баста очнохыг эвтэйхэн зайлуулах гэдэг. Ингээд Рикийн төлөвлөгөөч 180 градус зэрэгв. Ийхүү ноён баста очнохын төрсөн өдөр гэдгийг сонссны дараа Рик чинь өрөөг балааг нь авна гэснээр бүр зад шоовж гарлаа. Шоодохтой харин ер нь буруу гарын юм хийгээд байсан болохоор тэрийг нь шууд жоо халгасч л та. Ингэж явсаар сүүлдээ манайд парти миксер гээд цемент зурдаг том миксер машин шиг юмд бүр суугаад бүр бужигнуулж гарваа. Тэгээд тэндээсээ хүнд үрстэй зүгнүүдийн клаб руу ороод үргэлжлүүлэн бутавлаа. Тэгж явахдаа манай эч нэг том гартай таарлаа да. Тэр том гар нь харин Холливуудын алдарч жүжигчин Хью Жакман байл яах вэ? За тэгээд Хью Жакман явж байна гэхээр манай эч бас гэж дэлхий дээрээ шоудаад байгаа бол тоо. Ийшээ тийшээ өөр ертөнц рүү явчаагүй бол яах вэ? Инхүү Хью Жакмантай танилцж авсны дараагаар манай крүү чинь Хью Жакманд очиж үргэлжлүүлэн тэр боллоо шүү бүр. Харин тэгж явахдаа манай Хью Жакманы өгсөн цэнхэр имийг ууж энэ төр. За нэг иймэрхүү бас нэг тийм цэнхэр юмнаас хол явж үзээрэй нөхдүүд минь. Үзэг сэлтүүд тэр хэд маань Хью Жакманд ирээд их уултаа үргэлжлүүлээс те. Энэ үеэр Хью Жакман хүмүүсээс асууж байгаа. За цабаануудаа одоо юу их юм бэ? Алъя л да. Энэ төр хэд ноён баста очно хариуд нь. Манай авгаа эргүүлж авъя. Болохгүй бол богтлсон ч яах вэ энэ солиорч өглөө. Тэгтэн Рик уг нь амхандаа. Наа чин бүдэхгүй санаа байна. Гостуудаа яриад хизээ амжилт олж илээ да. Гэд уг нь найзыгаа аврах гээд үстэл Хью Жакман энэ хоёрын голоор ороод муухай ясав юу. Дээрээс нь тэр өдөр яг ноён баста очсон төрсөн өдөр байгаагүй ба манай унж чилж байгаа. Рик чи үнэхээр миний сайн найз байсан бол энэ тухай мэдхэл ёстой байсан штэ энэ бөөн уур болоостой. За ингэ сайн найзуудын хооронд анцаа үүссэн учраас Рик чинь хэдийгээ мөрөөд гэртээ хариу. Ийхүү найзуудтайгаа муудаад эргээд гэртээ ирсэн чинь Рик газар дор гаражн дотор байж байтал гэнт дээрээс нөгөө роботын сүнс нь унж ирээд аава та яагаад ийм зүйл хийсэн юм бэ энэ зүудд нь ортол авлаа шүү. Рик ч бүр одоо энэ нөхрийг мартцсан явж исэн ба. Өө нэрэ чи байгаа штэ. За одоохон дуусгах. Миний бизнес дуусгах чаана гойлээ. Гэхэд нөгөө сүнс нь миний бизнес яах вэ? Таны бизнес л харин дуусаагүй байгаа шүү гэж хэллээ. Энэ үгийг сонсон Рик ч эцэстээ уурсан юм хаашаа ноён баста очног ба тэр хэд дээр буцан очлоо. Тинхүү Рик ч иргэн нөгөө хэдтэйгээ нийлэхэд хэдэн бүтггүй гарууд ноён баста очног ихнэрийн гадаа хуран оттолтыгээ суугаад байгаа мó хаашаа. Өө тэгээд Хью Жакман ноён баста очног ихнэрийг паналдж байгаа. Энэ хоёрыг буцан нийлүүлэх юм болоод дуулаад байж байтал ноён баста очног ихнэр Эми чинь ноён баста очногийн хөссөн хувийн мөрдөгч болох Predator хувийн мөрдөгчтэй жанжан болцсон байвал яах вэ? Нөгөө өөрийг нь тоохгүй сайн найзыг нь аваад суун гэдэг шиг болчихоо да яа. Хансан хань өөр ирийн өөрт орсныг мэдсэн ноён баста очноч зүйлдээ би тэгвэл гяс хүүг аваадгая тэргснэ. Хүүхдээ улгаалаад мод руу цугтаагаад орчлоо. Гэхдээ түүний араас нь нөгөө Predator нь хөөдөг ба Рик ч бас тэр хэд амхандаа найзаагаа өмөрөхөд араас нь гүгэд эцэстээ бөөн зодон болж гарав. Сүлдээ ч Рик тэр Predator-ыг бөөнөрөө нийлээ пойлж гардаг ба тэрийг нь ноён баста очногийн хүү хараад уйлж мүлээ бөөн болохоор ноён баста очногч найзуудаагаа салгаж авав. Түүний араас ноён баста очног хэлж байгаа. Энэ бүхэн миний буруу байсан. Хэрв тэр миний ихнэр ба хүүхдийг маань хамгаалж чадна гэвэл би зүгээрээ. Тэгээд аваа ухаантай мэрж гарлаа шүү. Тэгтэл яг ингээд бүх юм сайхан болж итэл гэнт Хью Жакман шав шалдан гарч ирээд Predator-ыг шагналаараа сайхан хусч аваад ухаан алдуулчихваа. Ингэж манай эдэж Эми төгдөг ба эцэст нь таконы газар жаал жуул юм олж идээд энэ галзуу үдчээч дуусгаж байгаа юм л да. Ийхүү ихний ангиман төгсөв. Энэ удаагийн ангиман эхлэхэд Жеримэн Рикийн гаражинд дэс сулын хайсаар орж ирлээ. Тэгэд Рикийг машина янстаад байж хат ноцсноо. Рик, Жин гэж хулгайч миний тармууруудыг аваа явчихжээ. Өгдөггүй. Чамд арга байхгүй зү. Гэт хэлж дуусаагүй бахт нь Рик шууд Жерид нэг буу өглөө. Үүгээрээ бол тэгээд олон юм хуцалгүй очоо зүгээр аал гэж хэлээд байгаа юм уу? Хайшин. За тэрийг нь Жериж харчаад би тэгж хүн алж хүрээ талж чадахгүй. Чиний юу энэ томдлогооны ашиг байна уу? Тэргээд хэлтэл Рик бөөн уур болж босч ирсэн ээ. Юу гинэ навшоо. Чи миний оюун ухаан ямар байдгийг мэдмээр байна уу? Энэ төр гэснээр Жеритэй оюун ухаанаас ойлгохоор болов. Ер нь тэгээд хадам аав бол хүргнээсээ дээр гарах гээд юу чигээд байгаа юм бүү мэдтээ. Энэхүү манай хоёр ч нэгнээсээ дээр гарах гэж байгаад эцэстээ оюун ухаанаас солилцох дээр хүртэл ирлээ. Ингээд хэсэг хугацаа өнгөрч манай хоёрын оюун ухаан амжилттай солилцоход Жеригийн бие дорсон Рик ч босож ирээд баахан орилж харж байснаа өөрийгөө бутаад алчив. Харин Рикийн биед орсон Жери Рикийн сайборг биеийн учрыг олох гэж байгаад салгалаад бас өгчлээ. Энэ үед Рикийн биеийг өгсөн тохиогоор гаражд дэс нэг робот ажилласнаа манай хоёрыг зад амьдруулахаар боллоо. Гэтэл нөгөө хоёр эргүүч нь оюун ухаанаас солилцсон байсан болохоор буцааж амьдруулах робот маань хэний тарих болохыг таньж чадахгүй сэтгэлээр унж итэр ёо. Ийхүү заваарсан үйл явдлаар энэ удаагийн адал явдал маань эхэллээ. Элдв барилдаа энэ төр гарах бол яа гэх вэ? За тийхүү интро явж дуусахад манай хоёр буцан ухаан орвоо. Тэгтэл нөгөө робот чинь яг хин нэгний тарих гэдгийг нь ялгаж чадахгүй байснаас болоод Жери Рик хоёрын оюун ухаан холилоод заваарсан болцсон байлаа шүү. Хэдүүлээ одооноос
энэ хоёр балай нөхдүүдийг Jerry Rick ба Rick Jerry гэдээ дуудаа явчихдөө. Ийхүү босч ирэнгүүтээ манай хоёр чинь Jerry, үгүй би Rick, Jerry гэдгээ өөрсдөө хэн болохыг нотлохгүй бөөн хэрүүл хийж гарав. Тэгж байтал гаднаас нэг дуудлага Rick Jerry ирлээ. Тэгтэл Morty гэж бацаан чинь харин өөр гараг дээр очиж явж байхдаа тентгийн мафийн бүлгэлд баригдчихээ чаавас. Ингээд Morty-г барьж авсны дараа өнөө мафийн нөхдүүд Morty-г босс дээрээ авчитал цаатах нь Morty-г бариад ирснийг хараад өө хоёр эргүү малнуудаа наадах чинь Morty байна. Хэдүүлээ одоо өвгүүд нь алварсан гэж мөгөө бөө юм боллоо. Гэхдээ нэрээ Rick-ээс айж явахгүй бол цаа чинь бас юу хийж магадгүй гарал та. Тэгээд амхандаа Rick руу залгаад Morty зүгээр байгаа. Одоо бошуухан ирээ дав энэ гэж хэлэх гэж байсан юм байл та. Гэвч өнөө боссыг нь залах үед нь Jerry Rick Jerry хоёр чинь би уцаар ярина болоод бас хэрлэж зодлоо сүулдэ зэрэг бид хоёр чамайг хаана байгааг мэднэ энэ тэргээ баг Tekken киноны ям нийсэн дуурайх гээд илгийг нь авлаа л да хөрхий. Энэ хоёр мэн цаашдаа яаж жоохон явна да. Ийхүү Morty-г мафийн босс дээр байгааг мэдээд авангуудаа Jerry Rick Jerry хоёр бас хөөрхөн хэрүүл уруул болоод салгалаад нөгөө мафийн босс дээр нь яваад очлоо. Тэгтээ бас зүгээр орж морохгүй нөгөө цонх мохыг нь хагалж орж энэ төр. Үүтгэхгүй. Ийхүү явж оронгуудаа Rick Jerry Rick-ийг зааснаа. Энэ миний дагуулж ирсэн алуурчин. Энэ нөхөр бас гей энэ төр гээд Jerry Rick-ийг хурган шараастай. Тэгэхэд Morty ч аавыгаа харчингуудаа оюун ухаан холцсыг мтээгүй. Ааваа гэсэн чинь нөгөө мафийн бүлгийн бүгд гайхаж майхснаа. Morty дандаа таны аав чинь алуурчин. Тэгээд бас гей юм уу энэ төр гэж мэгээд яах гээд байгаа шаарнууд үтэй. Ингээд ямар ч тач Rick хүрээд ирсэн болохоор мафийн босс маань Morty-г цүнх дүүрэн мөнгөтэй буцааж өгөхөд Rick Jerry гэж нэг балан юм чинь. Чи наадгаас 10 дахин их мөнгөний өртөө үсттэй гэж хэлээд өнөө мафийн боссын дургуг нь хүргээ тавьваа. Үүнээс болоод мафийн босс мөнгөө буцааж авснаа манай хоёр тэнгийг алах гэж бөөн буудалцаан хийж сүулдэ Rick Jerry-гийн өндөг болон хөрсөн толгойд нь яг биеийнхээ голоор шаалгуулж насан гэцэлвэ. Уг нь тэгээд жаахан гүрийсэн бол амьдрахлаа ичтэй. Ийхүү хэдий эхэндээ бөөн хэрүүлийн бузартай байсан ч Jerry Rick ба Rick Jerry хоёр эцэстээ амар гар нийлж ажилласан болохоор одоо саж хагцахгүй амар инээж минийгээ сүрхий болгохлоо шүү. Уг нь хадам аав хүргэн хоёр чинь өмнө нь бол нэг нэгийгээ барьж иччих гээл муухай токсик харилцаатай байсан да. Тиймгүй Morty чирээд буцан гаражд орж ирэхдээ бөөн инээдэн манайдан болоод орж байтал Beth Summer хоёр орж ирээд хадам хүргэн хоёр чинь жигтэйхэн байгааг хараад гайхлаа. Morty ч энэ үед энэ хоёр тэнэг нь оюун ухаанаа сольсон бөгөөд бантангийг нь хутгаж хайсныг ээждээ тайлбарлаж өгөв. Гэхдээ аав нөхөр хоёр нь ганц удаач болтгой хоорондоо эвтэй байгааг хараад жаахан баярлаад ч байх шиг. Ямар ч тач Rick Jerry Rick хоёр нэг сайхан хөгжилдөж авсан тул одоо хамтдаа өөрсдөө хэвийн болох машина угсарч эхлэв. Гэвч манай хоёрын эргээд хэвийн болчихно гэхээр нэг л муухай санагдаад болсонгүй. Тийм болохоор энэ хоёр чинь ер нь нэг хэсэгтээ ийм байхаар шийдээд Beth-д нэг тийм сонин тэмдэг шиг юм бичүүлдээснэ яваад өглөө шүү. Гэхдээ хэдүүлээ одоо Rick Jerry хоёрыг тэгж их хамт цагийг өнгөрөөж инээж байгааг хараагүй болохоор ийм байгааг нь харахаар бас гоё юм шиг. Ийхүү хэсэг хугацаанд эргээд хэвийн болохгүй шийдсэн Rick Jerry Rick хоёр иргэн нөгөө мафийн боссын гариг дээр ирсэн байва. Тэндээ бөөн бодлон утгаастай. Энэ хоёр мэн дөнгөж ирэнгүүтээ мафийн бүлгээс баахан тас туссан ба тэрийгэ тэврэнгүүхтээ амар чанга инээж зөөстө алж өгч байна. Тэгэн явхдаа Rick Jerry ч нэг буудуулж аваад тэгээд алсан хүмүүсийн аманд бургер энэ чигэж үлдээгээд гоё ирнэ яа гэдэг байгаа хоёр шаар вэ. Тэгээд сүгэлд нь болохоор бүр амжилттай цугтаасныхаа дараа сансрын хөлөг дээр очиод ууж энэ үтгэхгүй. Энэ ойгоор нөхөр аав хоёрын нь оюун ухаан холдож заваарсан болсон тул Beth тарьсан навшиг нь цэвэрлэхээр Rick Jerry ба Jerry Rick хоёрыг хайн нөгөө гараг дээр нэрсэн байваа. Morty Summer хоёр ч Beth-тэй цуг явах бөгөөд Morty өөрийн буруу гарын танилуулаараа дамжуулан Rick Jerry Rick хоёрыг барьж авах гэж байгаад салгалаад эргээд нөгөө мафийн босстой барьцаалагдваа хөрхий. Яасан ч бүтлгүй юм дээ. Нэр Morty минь жилийн заслаа хийлгээгүй яваа сурагтай байсан шүү. Ийхүү Rick Jerry Rick хоёрын гэр бүлийг барьцааж авсны дараагаар мафийн босс чинь тэр хоёрыг яг эцийг нь үзнэгээ цаад хоёрлоо чинь залгаж малгаад хурган сүрдүүлэх хийж гарваа. Гэтэл гэр бүлийг нь барьцаасан гэдгийг сонсонгуудаа манай хоёр чинь жаахан урж гарлаа. Гэхдээ Beth Summer Morty 3 барьцаалагдсан гэдгээс бол биш ээ. Харин эсрэгээрээ тэр урыг манай хоёр явж ороод аварна гэдэг чинь амар амархан зүйл шүү дээ. Манай хоёр үнэндээ Beth Summer Morty 3-ыг эргээд аварчих юм бол буцаад хэвийн байдалд орно гэдгээс жаахан гонигтай царайлаад байв. Тийм болохоор эцэст нь угаасаа аврахаас өөр арга байхгүй мэдээд Jerry Rick ч хэлж байгаа. Хоёулаа аварвал хамгийн төгс төлөвлөгөөр авах хэрэгтэй энэ гэлээ шүү. Бурхан минь юу их гэж байгаа юм бол доо. За үүний араас дараагийн хэсэг гарч ирэхэд нөгөө мафийн босс маань Beth тэр 3-ыг гавж гинжлэл бөөн буу шидэн болсон хүмүүс цуглуулсан байж байлаа. Тэгтэл гэнэт хан нураад ороод ирэхэд нь Jerry Rick Jerry хоёр тэнэг чинь өөрсдөө залгаж нэг хүн болгоцсон ороод ирлээ шүү. Бадзар бан гэж бурхан минь. Тэгээд өөрсдөө бас Jerry Rick гэж дуудаж муу даач явах шиг. Jerry Rick бол Rick Jerry хоёрын хайбрид хоёр толгой бөгөөд дөрвөн гар, дөрвөн хөл, хоёр бүгстэй нэг тийм сонин амтан байлаа. Тэнх орж ирснийхээ дараа Jerry Rick хэлж байгаа. Эхнэр охин хүү та гур одоо аюулгүй гэж зэрэг хэлснэ. Бөөн буу шидэм энэ төр гар хөлөөсөө гаргаж яриад алж өглөө. Ингээд бөөн алаан будалсан босны дараагаар Jerry Rick гэр бүлээ суллаад мафийн босс мань өмнө Rick Jerry-гээс авсан шархаа даалгүй нас барваа хөрхий. Энэхүү эцэст нь Morty Beth Summer 3-ыг авсныхаа дараа Jerry Rick хэлж байгаа. Би гэрийн хамгаалтыг сайжруулсан. Одоо та нарыг хэн ч яаж чадахгүй. Би бол Jerry Rick. Би зөвхөн өөрийгөө хайрлах хэрэгтэй энэ гэдэг. Учир нь олдохгүй баах юм ярьснаа гэрээ орхиж явах гэж байгаагаа. Энэ хэд хэлв. Үнийг сонсон манай гуравч what the fuck гэвэж үтэл Jerry яг нисгийнхээ өмнө Jean-ийн буцааж орж ирсэн тармуур дээр гიშгээд толгоогоо зөвхөлсөн чинь Rick Jerry хоёр буцан орж ирээд Morty намайг авраараа ой санамжны 30 настай Rick бид хоёрыг барьцаалчихлаа. Хурдан намайг гिचгдээ чөлөөл энэ гэж баах юм яриад манай гуравч Jerry Rick-ийг барьж авснаа гिचгдэж энэ. Нэр
манай бичлэгийг үзэж ер нь та сайн ойлгож байгаа ч тийм. Тэгэхгүй бол ойлгохгүй байгаа юмнууд мерсээр дуулдаад байсан. Гэхдээ заримдаа үзэж байгаа би хүртэл ойлгодог юм уу? Ийм рэндом цуурлаж одоо бас дэлгэрүүлж ярих нь хэрч бас хэцүү шүү дээ. Ингээд үүний дараагаар Рик Жерри хойж буцсан хэвийн байдлаа шилжиж нөгөө токсик хэрүүлээ хийгээстэй энэ анги маань төгслөө. Энэ удаагийн анги гэхэд Рик маань овоо сэтгэл зүйчдэрээ очиод сууж байлаа шүү. Гэхдээ бас зүгээр чадахгүй өөрийнхөө холограм дүрсээрээ сэтгэл зүйчтэй ярьж байснаа. Өөрөө болохоор буддийнхын ард цугаа чип синтертэд байчиж байгаа шүү дээ. Яамар ч юм дээ Рик чамаа. Рикийн зөвлөгөө авч үүсээ сэтгэл зүйч бол манай алдарт доктор Ванг шүү дээ. Ер нь Рик ба Морти цуврал дээр Смитийн гэр бүл ба Рикийн хамаг хар бараа нууцыг манай сэтгэл зүйчд мэдэг ер нь жаахан эвгүй нөхөрлөлтөө. Тиймээс манай хоёр яг зөвлөгөөнд орох гэдэг үжил гэнт Рик рүү ерөнхийлөгч Курт залгалаа. Гэхдээ худлаа ярьсан үнд сүүлийн үед ерөнхийлөгч бол Рик ба Морти хоёрын хурган 3 дахь гишүүн болоод байгаа шүү дээ. Ингээд ерөнхийлөгчийн дуудлагыг авсан Рик ч одоо сэтгэл зүйн зөвлөгөөгөө яг мөрөх гэдэг үжил ерөнхийлөгч нь өөрөө гадаа ирсэн. Өөй Санчес мо өвгөн минь байгааг чи мэдэж байна. Гараа дээр тоглох хэрэггүй гэж мэгээд үнэн алтмаа наасан. За тэгэл Рик гараад очтол ерөнхийлөгч хэлж байгаа. Би залгсан бол эн чин яаралтай гэсэн үг гэж мэгээд л яах гэж байгаа. Тэгтэл Рикийн араас доктор Ван гарч ирэхэд нь ерөнхийлөгч очиж танилцж байгаа гинэ. Шууд гар барьж ирсэн аа амар. Би бол ерөнхийлөгч Курт намайг таньж байгаа өстэй энэ гээл. Улсынхаа ерөнхийлөгчийг арайч танихгүй байна гэж юу аах вэ? За энэ үзэг зөвлөлтөд сэтгэл зүйн зөвлөгөөнөөс Рикийг амжилттай мултарсны дараагаар ерөнхийлөгч маань юунд Рикийн хэрэг гарсан талаар бүхэлдэн тууж өөрнөлээ. 1961 он тагнуулын төв газар нэгэн нуурын мангасыг барьж аваад ясыг нь Титан өөр нуурын шилжүүлсэн ба тэр нь сүүлдээ сүрг хүн чон энтрийн дайралтанд өртөөд Оросын шумбаг жонгоснуудын эсрэг төгс зэвсэг энтер болсон гинөө айхтар юм яриад байна. Бүр сүүлдээ Оросуудад доо халдаагаад үгсэн гэж бодож байтал нөгөөх нь амьд байж таарсан гинэ. Гэхдээ энэ бүхэн үндэ зүгээр л шалтгаан байсан ба юуны шалтгаан байсан бэ гэхээр ерөнхийлөгч чинь сэтгэл зүйч доктор Ван гэд сэтгэлтэй болж хөрх юм. Ингээд энэ удаагийн адал явдал маань эхэллээ. За ингээд ерөнхийлөгчийн ээжд паян амжилттай зохицуулсны дараа Рик будин дээрээ суугаад Путин Пиавентер шимээд өвжөтөл ерөнхийлөгч дахин Рик рүү залгалаа. Улс орны үндэсний аюулгүй байдал хэзүүдлээ. Настай хүний зөвлөгөө хэрэгтэй байна энэ гэж мэгээд дахиад л Рикийг дуудлаа. Гэхдээ энэ удаа мэдээж дахиад л доктор Вангтай танилцах гэж Рикийг ашиглаж байгаа юм байна л да. Ерөнхийлөгч хүн байж хүүхэн найрч чаддгүй юм уу айж юм бэ. Ингээд Рик ерөнхийлөгчийг дуудсны дагуу дуртай дуугүй яваад очив. Энэ удаа Рикийг дуудсан шалтгаан Виржиниа мужид болоод байгаа салан тусгаал үйл ажиллагаа бөгөөд цаадуул нь одоо өөрсдийнхөө мужид байгаахан хайр зарснаа хил мэлээ хаагаад байсан юм баху. За тэгээс сүүлдээ түн зөрөж нөхдүүдийг нэг бол алуулахаар эсвэл ятгуулахаар Рикийг дуудсан байв. Энийгээ ч ерөнхийлөгч маань 5 R ажиллагаа гэж нэрлсэн ба ерөнхийлөгч маань хэлж байгаа. Манайд бүх төрлийн мэрэгчлэнгүүд ирсэн байгаа. Гэхдээ сэтгэл зүйч дутуу байна энтергээл. Нөгөө доктор Вангийг давхар дуудуулсан байлаа. Одоо хөөе. Энэ үйлдэлтэн ч Рик хэлж байгаа. Чи миний сэтгэл зүйчтэй уулзмаар байгаа бол уулзаач дээ. Ямар тэнгисийн ирэг дээр 2 4 7 юу. Энд чамайг жүжээдэх гээгүй энтергээд алж өглөө. Гэхдээ мэдээж Рикийг тэгсэн тэгээгүй ерөнхийлөгч маань доктор Вангтай уулзах гэж чичрэнлээ. Энэхүү үзэг зөвлөлтөд ерөнхийлөгч доктор Вангтай машины арын суудал дээр хамт сууж муугаад яа игээд байгаа юм те. Тэгж явсаар ерөнхийлөгчөөр ахлуулсан шуурхай ажиллагааны R баг Виржиниа мужид дээр явсан очиход доктор Ванг чинь шууд дөрдөө оронгуудаа баахан цөмийн зэвсэг энтрээр сүрдүүлж байгаад орохоор боллоо шүү. За тэгээд нөхдүүд ч явсан ороход Виржиниа мужийн хүмүүс чинь бие биенийг амар гоё хүнд хайрладаг болоод мангар гоё соёлтой нийгэм бүтээсэн байлаа. Үүнийг харсан ерөнхийлөгч маань дөрвөн мөчөнд татаад атаархаад байгаа юм уу хаашийн. Гэтэл ерөнхийлөгч рүү мужийн захирагч чинь шууд ламруун дайрах гэд үз тарлаа. Тэгтэл Виржиниа мужийг чинь Рикийн X нэгдэлгээд нөхөр эзэлсэн байжээ. Хэрв та бүхэн санаж байгаа бол нэгдэл гэдэг чинь баахан хүмүүсийг захирдаг нэгдмэл оюухан шүү дээ. Тиймүү нэгдэл эзлэн авсан хүмүүсийг тусгай хийгээр чөлөөлөөд бөөн алаан болж гарахад нэгдэл чинь үнэндээ Риктэй ярилцах гэж ирсэн байжээ. Уг нь нэгдэл Рикийг иргэн Primary-ийг хайж ихэсэнд санаа зовсон юм байна л да. Гэвч Рик нэгдлийг учир зүггүй блоклож гарваа. Яагаад гэвэл хамгийн сүүлд энэ хоёр уулзахад нэгдэл Рикийг бараг хайсан шүү дээ. Ингээд нэгдэлч Риктэй айтайхан хил ямаараа уулзраа олцох гэж байтал ерөнхийлөгч гэж тэнийг амтан иргэний дайны хонгор минь гэд орж мөрөлцөн гарч ирээд баахан хүн амтан болж мууцснаа Рикийг нисдэг тэргээр аваад нисэн явчих. Харин түүнийхээ дараа нэгдлийн хяналтыг тусгаарлах гэж Виржиниа мужийг тэр чигтэн том тусгай хамгаалтаар хааж энтер. Тэр үед нь ч нэгдлийн хяналтанд байсан бүх хүмүүс таслагдаж нэг ёсондоо хоригдоод үлдчихвэ чаваас. Энэхүү үзэг зөвлөлтөд Америкийн Монгол комент нэвтрүүлгээр ерөнхийлөгчийг өстө муулж өглөө. Аргагүй ерөнхийлөгч байх амаргүй шүү дээ. Энэ зур ерөнхийлөгч Риктэй хэлэлцэгч биш хэрэлдэгч биш ямар нэгэн шийдэл болохыг шахаастай. Доктор Ванг ч одоо Рик нэгдэл хоёрын харилцааг мэдснийхээ дараа Рикт хэлж байгаа. Рик одоо чи түүнтэй ярилцах хэрэгтэй. Гэлвэ. Энэ үед ч нэгдлийн хөлөг дэлхий дээр ойртож ирдэг ба ерөнхийлөгч нэгдэл рүү. За балан авгаа минь аятайхан байхгүй бол чам руу ажилдаг 3000 цөмийн буужин харна шүү. Тэргээд муухай ааштай наасан. Үүнд нь нэгдэл ингэж хариулж байгаа. Би зүгээр л ярилцахыг хүссэн. Рик чи надад бид хоёр хизээч найзууд байж чадахгүйг ойлгуулсан. Гэхдээ би өөрийнхөө удирдлагад хоригдсон тэр хүмүүсийг чөлөөлмөр байна. Үгүй бол тэд хин нэгний удирдлагад очих магадaltaй. Гэжэлвэ. Гэвч үүнд нь Рик маа энтрийг бүр нүүр өгсөнгүй. Сүүлдээ ерөнхийлөгч Риктэй нийлээд хамт цуг маа энтрийг өгч байгаа юм уу хаашаа. Ингэж нэгдлийг хөөж явуулсны дараагаар ерөнхийлөгч хэлж байгаа. За одоо энэ хүмүүсийг тэгвэл маний чинь рейтинг өсөх гээд байна гэж хэлсэн. Рик хариуд нь ерөнхийлөгчд маа өгсөн үү? Чиний улс төр над тамаагүй
гэж хэлээ явчлаа. Үүний араас ерөнхийлөгч доктор Вангд хэлж байгаа. Оройн хоолн дээр юу идмээр байна? Бэб гэх асуудал. Доктор Ванг ерөнхийлөгчийг өчөхгүй блоклож чи хин нэгэнд хүлэн зөвшөөрөгдөхийг хэтэрхий хүсдэг юм байна. Гээ явчихв. Энэ үед нэг хөөрхөн ерөнхийлөгч өнчин нулимстай үлдлээ. Хүн дурлах угаасаа амаргүй л дээ. Тэгээд ерөнхийлөгчийг өчөхгүй ажиж явсан дараагаар Рикмен амар хүмсэг зангидаастай гаражинда байж байтал Самар орж ирснэ. Та зүгээр үү? Виржинигийн хүмүүс гайгүй юм тэргээд асуухт нь урдаас нь муухай орлоо төвөд гаргаж байгаа. Тэгтээ бас буруу юмсан болохоор уучлаарай гэд аяархан хэлчихэж байгаа шиггүй. Хүүшээ энэ Рик чи хэзээ ийм өөрчлөлтүүдийг болчихов. Арай өөрчлөлтүүд байгаа юм биш үсттэй. За тэгээд дараагийн хэсэг эхлэхэд ерөнхийлөгч маань нислэг тэрэг мэрэг унаад нөгөө Виржиниа мужийн хүмүүсийг чөлөөлөх гэж явж байгаа. Тэр үедээ бас зүгээрээ чадлагүй мэдээгээр өөрийгөө яаж гарах нь энэ гэдгийг харж марц санаж байх шиг. Тэгэхдээ энэ үед ерөнхийлөгч дахиад Америкийн Монгол комментиг нэвтрүүлгээр өөрийг нь муулж байгааг сонсонгуудаа. За яг одоо өөрийгөө өсгөх алтан боломж би хүмүүсээс 100% дэмжлэгийг авна маавна гэж бодонгуудаа нөгөө чөлөөлөх хийгээ доош нь унгаснаа өөрөө нөгөө баахан хоригдсон хүмүүсэнд буулаа. Тэгж буусныхаа дараа ерөнхийлөгч хоригдсон хүмүүсийн нэгийг барьж аваад үнсэж үлгэж байгаад амрууга бүүлцэг нь оруулаад нөгөө нэгдлийн удирдлагад байсан хүмүүсийг өөрийнхөө удирдлагад оруулж авав. Ингээд ерөнхийлөгч маань өөрийн бүхэл бүтэн удирдлагатай хүмүүсийн армийг бүрдүүлж Америк улсыг хяналтандаа орууллаа. Тэгээд үүнийгээ зөвхөн бусдад хүлээн зөвшөөрөхийн тулд хийсэн байвал яах вэ? Боддоо та нар. Энэ оронд ингэж ерөнхийлөгчийн балаатж байгааг мэдсэн Рикч арга хэмжээ авч эхлэхэд доктор Вангийг олж авлаа. Дараа нь тэр хоёр нэгдэл рүү явж тусламж ухаар боллоо шүү. Ер нь бол Рикэд нэгдлийн тусламж хэрэгтэй байсан ба үүндээ бас доктор Вангийг панчанд болгох гээд авч явж байгаа шүү. За ингэж манай хоёрч нэгдэл дээр явсан ороход Рик хэлж байгаа. Яагаад чи надаа юу ч хэллгүйгээр баахан хүн амтан барьцаалсан юм байна. Тэрхэд нэгдэлч хариуд нь би чам руу залгасан штэ Рик гэд үннээ хэллээ. Уг нь нэгдэл Рик рүү хит хитэн удаа залгасан боловч Рик гэж салгасан юм чинь тоохгүй байсан ш. Ийхүү манай хоёрч бөөн хэрүүлж байхад доктор Ванг дундуур нь ороод ингэж байгаа. Нэгдлээ. Рикийн яагаад намайг авчирсан шалтгаан гэвэл тэр өөрийгөө өөрчлөгдөж байгааг харуулахыг хүсэн ч яаж гэдгийг мэдэхгүй байгаас болсон. Хэдийгээр тэр өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байгаа ч үнэндээ тэр маш удаанаар өөрчлөгдөж байгаа гэж хэллээ. Ер нь бол доктор Вангийн хэлсэнчлэн нэрэл бид нар ч одоо Рикийг багаагаар өөрчлөгдөж байгааг хараад байгаа шүү дээ. Үүний дараа ч нэгдэл Рикэд туслахаар болж манай хүн ч өөрийн хүчээр дэлхий дээр очиход ерөнхийлөгчийн удирдлаганд байгаа бүх хүмүүсийг өөрийнхөө удирдлага руу шилжиж гарав. Мэдээж амранд бөөлж өч шүү дээ. Ингээд бүх хүмүүсийг удирдлаганд оруулсны дараагаар нэгдэл эргээ тэр хүмүүсийг судлах гэж баахан зовлоо доо хөргий. Бүр маш их хөвдөл тарчлааны дараагаар нэгдэл арай ч үгэж хүмүүсийг бүгдийг нь чөлөөлж дэлхий эргээд хэвэндээ оров. Харин Рикийн балгаас болоод нэгдэл одоо түүнийг харахыг ч хүссэнгүй. Ингэж нэгдэл Рикийг албан ёсоор өчггүй блоколж Рикч бөөн гүнж гутарсан амтан буцан хариу. Гэхдээ яагаад манай хүн нэг юм хийх гэхээр дандаа бүтлгүтж үйд юм болоо. Уг нь хэрэндээ л хамгийн сайнараа гэдэг байдаг шүү дээ. Дээрс нь Рик яагаад өөрийнхөө хамгийн хайртай хүмүүсээ дандаа өөрөөсөө түлхэж үйд юм болоо. Үүний учрыг хэдүүлээ ер нь тэгж байгаад олох байлгүй дээ. Энэхүү Рикч хэсэг ганцаараа бахан пиа ууж суусныхаа дараа өөрийнхөө өрөөсөн дугуй ерөнхийлөгчдөр очиод манай орч пиа хувааж ууснаар энэ удаагийн ангимын төгслөө. Гэхдээ ер нь Рикийн түүхийг сүүл яг гоё бичлэг болгоод оруулахлаар та хэд минь бас тэр үргэлж сайн гүрийж байгаарэ. Энэ удаагийн ангиллахад Рикмен, Джерри, Бет, Морти, Самар тэр дөрвийг бүр хачин сайхан хамтдаа спагеттээр дайлж майлцсан байна. Юу болоод ийм сайхан зан хөдөлч үү? Тийм удалгүй манай журд тавхтаага дуусгаад нэмүүлийн энтерхт нь Рик гараж руугаа явсан орлоо шүү. Тэгтэл спагеттиг хаанаас аваад ирсэн гэж сана. За та бүхэндээ нэг зүйлийг анхааруулж хэлье. Энэ удаагийн ангимын нэлээд философик бас нэлээд цогомжгүй зүйл гаргахлаар нэг нуршаад илгүй хамгийн энгийнээр ярьж өгөөд сүүлд нь кэс тайлбар явуулъя. Нэрээ бага насны хүүхдүүдээ үл нэг алгасаарэ. Үзээд өгдөө шүү. Эцэгчүүд нь хэлээрэ. Та хэдийг үзээд байгааг мэдээд л байгаа шүү. Ирээд буцаад кинондор орж ирэхэд Рикман гаражинда орж идэл муу шаарчин энэ спагеттиг өгсөн хүний цогц дотор салбагдаж гаргаад байлаа. Бурхан минь гэж нэрээ ариусаар нүдээ угаацгаарэ. Задлан цэгийн минь вебсайт дээр ариус байгаа шүү. Удалгүй Морти гэж нэг юм салгалаад таны нууцчоор юу юм бэ Рик гэж байгаад Рикийг спагеттиг халбагдаж байгааг олоод харчлаа. Үүнээс нь болоод Мортич бөөн орлон чарлаан болоод Рик та юу игээд байгаа юм бэ? Яагаад дандаа заавал өгсөн хүмүүс байдаг юм бэ энэ тэгээд бөө юм боллоо. Одоо нэрээ орилохгүй байх гэж юу ах вэ? За тэгээд интро хэсэг юм. Энэ удаагийн аимшигтай адал явдал эхэллээ. Үзэгд зэрэгтүүд Рик Морти тайлбарж байгаа юм. Хүмүүс амиа орлохоор доторх хэрэгт нь спагетти болдог гаригийн талаар сайхан дөрвдийгээр ярьж өгөнгөө тэр гариг дээр ирлээ шүү. Тэгснэ мөн Мортиг мань шууд дагуулж явснаа морог зорог ороод бүр газар дээр нь харууллаа. Тинхүү Мортич үнэн мөнийг нь олж мэдсэн учраас одоо би тэр залуугийн оршуулган дээр очино гэтэргээд Рикийг зоож өгвөө. Тинхүү Мортид хаг базуулсан Рикч хүчээр шахуу Рикийн спагетти аваад исэн залуугийн оршуулга дээр Мортиг дагуулan өчлөө. Тэгтэл Морти мань шууд оршуулган дээр нь үг хэлэн энэ гэснэ гарангуутаа ингэж байгаа. Би нэг зүйлийг үнэхээр хэлхийг хүссэн юм аа. Бид танай хүүг эзэн. Гэхдээ бид нар тийм амар хүний махан эзчтэн биш л дээ. Зүгээр л танай гариг дээр хүмүүс амиа орлохоор доторх нь манай гариг дээр хоол хэмээн тооцогддог зүйл гэж боддог юм аа гэж мэгээд өөрийгөө илчлэл ажиллаа. Яаж ч байгаа. Ийхүү орой болоход Рик Морти хоёр иргэн гэртээ ирэнгүүтээ гэрийнхэндээ бас үнийг дуулгаа. Тэгтэл цаадуулыг нь амар чоширдож хүлээж авах болов гэсэн чинь тэр чин амттай л байсан штэ гэж мэгээд Жерич гэж нэрээ Жеригийн хэлэх үгсийг л хэлж гарав. Өөрт нь болж хүний эз дотроос гарсан байх нүг юу хамаагүй юм уу хайшин. Тэрэнд нь Мортич бөөн уур болдгоогүй шууд л явн өрөөндөө орлоо. За ийхүү бөөн
гүнэг гутрал уур бухимдал болоод байсан Морти маань шүн оройч одоо том хүний юм үзэх гээд байж байтал нөгөө спагетти гаргаас нь сансрын овот Морти руу илгээж өөрсдийнхөө гариг руу аваад явчихваа. Тэнд очихныхоо дараа Мортич гаригийн ерөнхийлөгч уулзангуудаа нөгөөх нь хэлж байгаа. Та нарын элдгээр энэ үнэхээр хамттай мó? Таны гаригийн энэ дуртай юу энэ гэдэл. Мортигоос хүнээс гаргаж авсан спагетти идэлүнгээ асууж энэ. Тэгээд удаачгүй дэлгэсэн дээр Таня гээд нэлээд өндөр настай хүн гараад ирэхдээ сая Морти энэ хүнээс гарсан спагетти идэд байсан юм байна л та. Таняч Мортид зориулсан бичлэг хийж үлдээсэн ба тэрэн дээр би маш хүн өвчтэй байсан учраас байнгын өвчин зовлон доо амьдардаг байсан. Тэгээ эмчнэр намайг зөв зүйлийн төлөө өгөх болно гэж хэлсэн. Тийм болохоор би өөрийгөө амттай байсан гэж найдын энтэр хэлчихэж байгаа шиг. Яа гээд байгаа хар шаарнууд те. За тэгээд энэ гаригийн томчууд нь Мортигоо сайхан судалгаа аваад дуусаж Мортич Таняг аван гэртээ ирлээ шүү. Тэгтэн тэрийг нь Мортигийн гэр бүл амтрахын идэж энтэр. Гэхдээ ер нь их нүгэлтэй бузартай анги байна да. Бурхан минь юу ч яриад. Ингээд яг сайхан хоолоо идэж байтал ригч гаднаас орж ирэнгүүтээ Мортигийн зурагтай спагеттины савыг тавьснаа. Тэр гаригийн нөхдүүдийг үгсэн хүнээс гаргаж авсан спагеттигээр бизнес эхлүүлсэн талаар доолгов. Юу болсон бэ гэхээр тэр гаригийн дураагүй чинь Мортигийн хэлсэн зүйл дээр үндэслээд галактик хоорондын том хоолны бизнес эхлүүлсэн юм байна л да. Бадзарван гэж. Тэгээд энэ хоол нь өөр гаригууд руу экспортод гарч энэ бүүдггүй. Тэгээд дээрэс нь бас болоогүй. Риг үнийг Мортид дуулгасан дараагаар эргээд спагеттигний гариг дээр явж очлоо. Тэгтэл Мортигоос хойш тэнд бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Спагеттид гариг тэр чигтээ асар том үйлдвэр болсон бөгөөд засгийн газраас нь хүмүүсийг амиа орлох уриалгыг гаргаж гүүрэн дээрээс үсэж өгсөн хүмүүсийг зориуд спагеттины сагсанд хийсэн ч байх шиг. Ингэж явсаар манай хоёр спагетти гаригийн ерөнхийлөгчтэй уулздаг бөгөөд ерөнхийлөгч тэр хоёр чиний тусламжтайгаар манай гариг өөр гаригууд тогтмол экспорт хийж өөрөө даран ашиг их болж байна гэж хэлв. Тэгэхээр тэдний хувьд бол хүнлэг ёс зүй бол мөнгнөөс дор байдаг бололтой. Энэ талаар хойш ярина. За ингээд спагетти гаригийн ерөнхийлөгчтэй уулзсан дараа Морти маань нөгөө л гоншигдгоороо гоншигнож арай өөр шийдэл олж болохгүй юу хэмээн Рикээс гуйв. Тэгэхэд Рик хариуд нь хүний клоноос олж болно шүү дээ гэхэд тэр дуршилт нь 3 хоноод бүтлгүүтлээ. Учир нь клоны аргаар гаргаж авсан хүн ч гэсэн хүн шүү дээ. Тэгээд ч гэсэн амьдрахыг хүсэж хэн нэгний хоол болохыг хүсэхгүй. Ингээд хувилах буюу клоны ажиллагаа бүтлгүүцсэн тул Морти ахаад Рикээс тэднийг арай хүнлэг болгож болох уу гэхэд нь Рик тэрийг ч бас хийсэн болсонгүй. Тийм болохоор Рик сүлдээ бүр ямар ч толгой дөрөв мөчүү зүгээр л хүний чийж хийжээ. Гэхдээ тэр намын орлох боломжгүй байсан болохоор нэг гар хийж. Тэгээд өөрийгөө халаацж байгаа шиг юу ч болоод байгаа юм бүү дээ. Энэхүү шийдэл нь арай дөхөн байсан болохоор Рикч тийм толгойгүй чийжнүүдийг араараас нь хийж спагеттигийг өргөжлүүлэн хийж гарлаа. Гэвч яг амьд хүн биш байсан болохоор спагеттийн өмнөх хамтаа гүйцэлгүй жаахан мя болжээ. Түүнээс болоод таргагийн бослог гаргахаар үйлдвэрлэлүүн дайран орж ирдэг ба хүмүүс ч нөгөө талаас нь чэйжин биеийн эрхийг шиг хамгаалан тэргээд ороод ирлээ. Сүүлдээ харгаргийн ч хурч ирээд хүмүүсийг нь алж игсэн ба энэ сүүлдээ тэр гаргийг сүрлийн ирмэг дээр авчив. Ингээд бүх зүйлс тартагтаа тулсан учраас Рик Морти өрөөнд бүх зүйлийг зогсоохор шийдэж Фред гээд маш хүн өвчнөр шаанч буй залууг хүмүүсийн өмнө амийг нь аван тэдэнд үнэн мөннийг дэлгэхээр боллоо. Түүний дараагаар Рик хүмүүс зориулж та нарын идээд байгаа спагеттийн нэгэн цагт хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй байсан хүн юм шүү гэдгийг үзүүлэхээр Фредийн амьдралыг тэр чигээр нь харуулдаг ба ингэж тэр хоёр эцэст нь хүмүүсийг ятгаж хүмүүс бөөлжөөд бөө юм боллоо. Үүний дараа Морти Рикээс асууж байгаа. Үхэл энийг амттай болоогүй юм байна те Рик гэхэд нь Рик Мортид амьдралын эдрээ үнийг амттай болгодог юм аа хэмээн хариулв. Энийг ингэж төгсдөг ба ангийн ямар санаа илэрхийлэх гээд байсан талаар одоо товчхон өгүүлье. Юун түрүүнд Рик ба Мортид цувралын 7 дугаар бүлгийн 4 дугаар анги бол цувралын хамгийн шилдэг ангиуд энийг билээ. Уг ангиуд үндсэндээ капитализмын хар бараан талбай нихилист философиг харуулсан ажээ. Нихилизм гэдэг бол амьдралын утга учиргүй хэмээн үздэг үзэл бөгөөд нихилизмын дагуу хүний нийгмийн үнд зүйлс гэж байхгүй. Хүний мэдлэг юу ч бүрэн дүүрэн олж нээж чадахгүй гэх үзэл байгаа. Энэ анги дээр Мортигийн гэрийнхэн амиа орсон хүний махыг идэж уугаар нихилизмыг тод томруулнаар дүрсэлсэн хэрэг. Рик ч өөрөө ер нь нихилист хүн бөгөөд түүний хувьд юу ч хамаагүй ямар ч зүйл утгагүй болдог ба. Гэхдээ гэр бүлээс нь тусдаа л та. За үүнийг бүр тусдаа бичлэгээр ярьж өгөл дээр бол та. Энэ ангийн илэрхийлж өөр үзэл санаа нь амиа орсон хүмүүсээс спагетти гаргаж авдгийг мэдэж байсан ч спагетти гаргийн ерөнхийлөгч хүний амнаас илүүтэйгээр ашиг орлогыг илүүл үтсэн хэрэг. Үүгээрээ Рик Морти хоёрын зохиолчид капитализмын харанхуй талыг дүрсэлсэн бөгөөд хүн төрөлхтний материаллык шунал хүний амийг юм чинээ тоодгүй гэдгийг харуулсан билээ. Ерөнхийдөө энэ ангээр хүний үнд зүйлс ба моралын үнд цэнийг харуулахыг зорьсон ба та төсөл өөрсдөө энэ ангийг олж үзээд сэтгэл хэсэгт комент үлдээгээрэй. Одоо харин хэдүүлээ энэ зурлалын хамгийн чухал хэсгийг үздэцгээе. Түр хүлээгээрэй. Танд маш хэрэгтэй нэг зүйлийг дуулгая. Та YouTube сувгаа нэхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох бол биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлах форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.
Ингээд 7 дугаар бүлгийн 5 дугаар анги эхлэхэд бид Рик ба Морти хоёрыг нөгөө үхлийн тасдыг буцаан авчирдаг хэсэгдэр дахин гарч ирлээ шүү. Гэхдээ энд гарч байгаа үйл явдал нь манай C37 дугаар ертөнцийнх биш байлаа. Өөрөөр хэлбэл энэ орж ирж байгаа хоёр нөхөр чинь өөр ертөнцийн Рик Морти хоёр байсан юм байна шүү дээ. Тиймээс энэ бол арай өөр Мортигийн түүх байв. Тинхүү портал дуунаас иргэн ирэхдээ Рик Морти хоёр чинь өнөөл чи яаж чадж байна? Надад тамаагүй. Чи намайг тим юм руу орууллаа Рик. Чи яаж чадж байна? Надад тамаагүй Морти гэсэн мөнхийн хэрүүлээ хийгээстэй байлаа. Тэгж явахдаа Рик сүлдээ тэсвэр алдаад юу гэж Морти чи зайлвал зайл. Надад чамаас өөр хүн зөндөө олдно. Дандаа намайг ингэж дамтлах гэдэг юм шиг хажим хийдгээ бол эмэн орж гарав. За тэгээд ингэж Рикийг хүүхд рүү шүл савраа өрчүүлэн байж орилж шаарлахад Мортигийн царай эхлээд сонин босноо дараа нь зүгээр болоо явчлаа шүү. Юу л болох гээд байна да. Ингэж Рикэд дадлагдсны дараа Мортиж бүх зүйлээс залхаж Рикээс уйчлагун яршигтэй Морти байсанд уучлаарай хэмээн хэлээд Риктэй уух дуртай пиавыг нь авдраар нь гаргаж өгчөөд өрөө рүүгээ яваад өгөв. Түүний дараагаар Морти өрөөндөө ороод шүнжэнгөө нэг зүйлийг хийдэг ба тэрийг юу вэ гэж тартал. Орон санаад Мортигийн өмсдөг нүдний дарвалгаа байл шүү. За одоо л эвгүүдэд эхэлж байх чинь нэ. Эндээс бид энэ түүх бол хорон санаад Мортигийн оршил түүх болохыг ойлгож авав. Ингээд хэсэг хугацаа өнгөрч дарвалгаа хийсний дараагаар хорон санаад Морти өөрийн Рик дээр очиж нэгэн аимшиг зүйлийг гүйцэтгэж Рик хорон санаад Мортигийн хяналтанд бүрэн оров. Ийхүү Рикийг өөрийн зарчгаа болгосны дараа Морти Рикүүдийн цайз дээр очдог ба өөрийнхөө тухай мэдээллийг устгаж хаяад 1-р бүлгийн 9-р анги дээр гарсан Рик ба Мортигийн хөлбөрүүдийг хулгайлах ажиллагаанд оржээ. Тэр анги дээр та юу болсныг мэдж байгаа л үү дээ. Ийхүү үйл явдлын дараагаар хорон санаад Морти амжилттайгаар Рикийн цайзад нэвтрэн орж сүүлдээ ерөнхийлөгч сонгуул энтер хүртэл өрсөлдөөд Рик ба Морти нарын ерөнхийлөгч болсон бөгөөд түүний дараагаар бидний мэдтгэхээр 5 дугаар бүлгийн 10 дугаар ангийн үйл явдал өрнөсөн шүү дээ. Ингэж бид хорон санаад Мортигийн оршил түүхтэй танилцж авснаар киноны үйл явдал маань албан ёсоор эхэллээ. Үзэгч солилцоход төв төгсгөлөг мөрийгээс гарсан Морти олон ертөнцүүдийн уул зур хэсэг жинхэнэ алаан дунд гүйж мүгээстэй. Яалтчгүй Морти дунд альфанд байгаа шүү дээ. Чөдгөрийн Мортич тэгэн явсаар ашгүй өөрийнхөө хайгаад байсан нэгэн тастыг олж авдаг ба хэрэгээ гүйцэлсэн тул өөрийнхөө аюулгүй газар руу буцав. Тэгээ манай хүнд сэтгэл санаа амар тайван чийлрээ сууж байтал Мортигийн гэрийн хамгаалтын бүрхүүлд алдаа гарч олон ертөнцийн мангасын завсад дайрахад муу хүн өгтгөн үлгэрээр яаж иж байгаад амьд гарлаа. Гэхдээ өгчүүл одоо сонирхолгүй болчихно шүү дээ. Түүний дараагаар манай хүн ч яагаад ийм хэрэг явдал болов учрыг нь үзээд хужрыг нь дунгаагаад үтсэн чинь манай Рик Морти хоёроос болсон байлээ шүү. Өөнийг мэдсэн чөдгөрийн Мортич амандаа Пэмэ хараал хэлээд авбаа. Ийм түүний дараагаар үзэгч солилцоход Рик Морти хоёр маань гарч эхэллээ. Рик эргээд Prime Rick-ийг хайж игсний дараагаар түүний оршин байгаа олон байршлуудыг олж ээж аваас. Гэхдээ тэр газар болгон дээр очиж үзнэ гэхлээр Рикийн нас хүрэхгүй болохоор оронд нь нэгэн зэрэг олон порталны Prime Rick-ийн байршлуудыг шалгаж үзэхээр шийдээд нэг бүдэггүй мигэ зогсож байлаа. Тэгээд үүнээс болоод нөгөө тад хорон санаад Морти чинь орон гертээ мани байтхан болохоо алдсан юм байна л дээ. Инхүү Рик маань ч сайхан Мортиг зарсан шиг баахан портал нээж хачаад Prime Rick-ийн холбооруудыг шалгаж байх зуур хорон санаад Морти Шиприз гэдэг гараад ирвэ. Түүнийг олж ирэхийг харсан Рик Морти өрж бөөн гайхал болоод Морти чинь бүр гэнт сандарч мандарснаа. Рик би тор аваад ирэх үү энтергээ гүүгээ талгалуу. Орон санаад Морти орж ирмэгцээ. Энэ миний бодож байгаа зүйл мөн үү? Prime Rick хайсаар байна уу? Чи уг нь өөрийгөө өгөрцөн хэлтэр болгоод явдаг үстэй энтергээ. Рикийг шарах гээд байгаа мó хаашийн. Тэр үед нь ч Рик хэлж байгаа. Чи тэгвэл энд ямар новшоо хийж байгаа юм бэ? Чамд бүх зүйл хаваагүй үстэй энтергээд мөчөөгөө өгсөнгүй. За ингэж өөрсдөө тоо хөвчтэй хоёр бүтэхгүй гарууд нийсний дараагаар хорон санаад Морти ч Рикт хэлж байгаа. Чи түүнийг боломжоор нь хайх хэрэгтэй гэж хэлэхэд Рик Prime Rick-ийн нэг хөлбөрийг олоод авлаа. Тэр үед нь Морти ч новшийг ал гээ. Цаад гарыг нь буудаад алдсан чинь гинт баахан хар өнгийн нялцгаан болж хувраад манай гурыг зэлгэж өрхвөө. Энэ ангийн үйл явдал улам гал болоод юм шүү. За тэгээд үзэсгэлэхэд Рик Морти хоёр хорон санаад Морти гурав чинь нэг сонин гянтан шиг юм дотор ороод ирвэ. Тэгсэн чинь тэр нь Prime Rick-д хамгийн ихээр ойртож чадсан Рик нарыг хордог газар ба Рикийн өөр ертөнцийн хөлбөрүүдээр дүүрэн байдаг наасан. Тэгтэл гинт энэ гяндангийн хан бүр дээр нь Prime Rick гарч ирдэг бөгөөд нөгөөт нь хэлж байгаа. За өгчүүлээ. Та нар намайг алхад маш ихээр ойртож ирсэн байх шивтэй. Гэхдээ одоо надтай уулзахад ганцхан алхам дутуу байна. Би нэрээ та нарын даяануудыг бүх ертөнцөөс арчиж хайсан. Учир нь та нар надаас илүү чадна гэж бодсон уу? Тийм болохоор та одоо хоорондоо алцаад хамгийн сүүлд үлдэж чадсан зөвхөн надтай л уулзна. Дээрээс нь би тэр Рикийн даяаныг эргүүлж өгөх болно. Амжилт хүсье гэж хэлээд алга боллоо. Энэ ангийн төгсгөлд Prime Rick яагаад Рикийн эхнэрийг алсан талаар дэлгэрэнгүй тайлбарж өгөх болохоор таалбан эхлээд бичлэгээ үзээд дуусгачих. За тиймгүй үнийг сонсон Рикийн хөлбөрөч өөрийнхөө даяаныг авна гэдэг бүхэн хатан тулаан болоход мэдээж хамгийн сүүлд нь манай Рик үлдлээ дээ. Гэвч Prime Rick юугээ сүүл үлдсэн үнийг амьд үлдээхтэй шууд гяндан дотор галын тойрог энтер үүсгээд манай эдийг хорхог болох гээд үзэж байгаа юм чинь. Дээрээс нь бас Даянагийн толгойтой нэг робот гарч ирдэг бөгөөд тэр нь бүр 9 жор юм хэлж мэлээ адж байгаа шиг. Ёстой утгаараа emotional damage өгөх гэдэг наасаа. Ингэж манай гурийн нөхцлөд л огцон муудсан ч эвтэ Рик Мортинууд буг алан гихчээр энэ тавьчихсан нэлцгаар юм а өөрийнхөө портал буу болон хорон санаад Мортигийн портал буунуудын шингэн эдэртэй нийлүүлж угаа зогтаж чадлаа. Тэгж минь гараад иргэн гараж дээр ирсний дараагаар Рикч Prime Rick-ийн яг хаанууга байршлыг нь хөөж болдог бөгөөд түүний араас ганцаар явна гэд Мортиг хаяж явчих. Гэхдээ Морти юм чинь юугээ зүгээр гэж байгаа втэ. Мэдээж Рикийн араас хорон санаад Мортитэй яваад очиж байгаа юм да. Ингэж хэдүүлээ Рик ба Морти сурлын хамгийн том эсрэг дүртэй уулзголоо. Цаанаасаа л нэг л сэтгэлдүүлээд байх чинь. Үзэг зөвлөгтөхөд Рик эцэст нэг юм Prime Rick-ийн байршлэр хурж ирээд түүнтэй уулзлаа да. Түүнтэй зэрэгцээд Морти нүд чүрэгддэг ба Рикийг хэрэг харсан Prime Rick. Оо за чийч нэрээ хизээ ойлгоо мэдэхгүй юм да. Нэмээд бас хөгжөөн дэмжигч Мортинууд авчирсан байх швтэ.
тэргээд муухай өөртөө итгэдэг ярьж гарва. Үүний араас Рик хариуд нь "Навшвэн би чамайг одоо ална" гэж хэлсний дараагаар Prime Rick болон Rick, Morty, хорон санаад Morty дөрвийн тулаан эхлэв. Эхлээд Rick Prime Rick руу хэд хэдэн удаа хүчтэй дайхад Prime Rick-ийг яаж шархтуулаад цаатах нь буцаж идэж мэдээд байдаг наасан. Түүний араас Prime Rick баахан робот энтрийг гараад бөөн алаан болгож яхад хорон санаад Morty сүүлдээ тэр робот энтрийг нь удирцснаа Prime Rick-ийн эсрэг тулдаж эхэллээ. Ингээд яалч хүний тоо илүүрхэд байсан тул Prime Rick эцсийн аргаа болгож Rick-ийн эхнэр Diane-ийн царайтай аврах том роботуудаа хүрч асаажж байх шиг. Тэгэн тэгсээр тулаан эцэстээ улам ширүүж амар дэлбэрэл энтер болоход манай Rick чаваас гидсээ цуглаад унадаг уу. Хорон санаад Morty урд ухаан алдсан бөгөөд Prime Rick жиргэн идэж босон ирэхэд Morty маань тэнд ганцаархнаа зогсож байлаа хөрхий. Нэрээ манай Morty-гийг яг ориг өвөө бол Prime Rick байгаа шүү дээ. Ягаад гэвэл Morty чинь Prime ертөнцийг байсан шүү дээ. Тийм болохоор Prime Rick ачууга харснаа таньж минаад "Оо миний хүү. За одоо гэхдээ яах вэ? Алхаас өөр замгүй шүү дээ." Тэргээд яг алах гэд өгөөд өштлэн Morty чинь манай авш хорон санаад Morty байсан байж таарад Prime Rick-ийг яг цэгийг нь олоо бодож нөгөө нөхрийг чинь ухаан алдуулаад унахчлаа. Ядаж яваад хорон санаад Morty хүртэл сая боорог юм уу хайшин. Ингээд үзэг зөвлөхөд бид хорон санаад Morty Prime Rick-ийг сандал дээр сайхан хүлээд айцсан байгааг олж харлаа. Энэ үеэр хорон санаад Morty ч боломжийг ашиглаад Prime Rick-ийг хүний оршихугаас устгадаг супер зэвсгийн төлөвлөг толгоноос нь флашаар USB диск буюу флашаар хуулж байгаа юм шиг тархинаас нь хуулаад зогсож байв. Тэгэхэд Prime Rick ч зүгээр үе чадлаггүй. Би жам цанал тавья. Хоёлаа Batman, Robin хоёр шиг хамтрагдчих болъё л доо. Тэргээд хурган панаалт гэд үзэхэд хорон санаад Morty ч "Надаа Robin хэрэггүй" гэж хэлээд иргэн манай Rick-ийг оруулж ирв. Манай Rick болохоор тулааны дараа нилээд хүн дээр шархтаж баг мажисэн байдаг ба хорон санаад Morty буцаад Rick-ийг босгож ирсний дараа түн хамгийн ихээр хүсэн хөтлөлсөн тэр мөчийг нүглөө. Тэр нь Prime Rick-ийг алах. Эцэст нь ингэж нэг хүсдэг гүцэх боломж олдсны дараагаар Rick Prime Rick-ийг улаан гараараа зодж алдаг ба ийхүү түүний 30 хэдэн жилийн турш хамгийн ихээр хүсэж мөрөөдөж байсан зүйл нь эцэст нь биеллээ. Тийхүү Rick хүслээ гүцээсний дараагаар хорон санаад Morty Rick хэлж байгаа. "За ямар санагдаж байна да? Дээрдгүү эсвэл яг хэвээрээ юу? Ер нь тэгээд тэгдэг юм да. Чи сонголтондоо баярлж байгаа гэж найдаа. Гэхдээ надаа Омега зэвсгийг сайжруулмаар байвал миний араас битгий ирээрээ. Би хүссэн үедээ бүх Rick-үүдийг устгах чадна шүү." Эмэн хэлээд явдаг вөө. Үүний дараа Rick Morty өрж ботсон гэртээ ярьдаг ба сая л нэг өөрийнхөө хүслээ Rick-д юмс цаанаасаа л нэг л өөр юм шиг мэдэрдээстэй. Үндсэндээ Rick нэгдүгээр бүлэг дээр гэрийнхнийгээ орхиод өөр ертөнцид ирэхэд Morty-гийн гаргаж байсантай адилхан царай гаргаад явдаг ба өөрийн бодолтой улам гүн живсээр энэ удаагийн анги дуусав. Хэдийгээр Rick өөрийн хүслээ гүйцээсэн боловч энэ юу ч өөрчлөхгүй гэдгийг тэр дотроо маш сайн мэдэж байлаа. Одоо харин бичлэгийн төсгөлд Prime Rick хэрхэн олон ертөнцид ирэх Rick-үүдийн хөлбрүүдийн эхнэрийг устгасан талаар ярьж өгье. Rick ба Morty-гийн ертөнцид портал бүг бүтээж чадсан ердөө хоёрхан Rick байдаг. Тэд бол Prime Rick ба манай Rick хоёр бөгөөд Prime Rick бол бус Rick-үүд дундаа хамгийн ухаантай бас хамгийн хорон санаатай нэг юм билээ. Prime Rick портал бууга бүтээснийгээ дараагаар эхнэртэйгээ муудалцжээ. Тэгээд түүнээсээ болоод тэр бус Rick-үүд дээр очиж эхнэрүүдийг нь салгуулах гэж ятгсан боловч цаадуулан зөвшөөрсөнгүй. Тийм болохоор Rick эхнэртэй уурсан уранда Омега төхөөрөмж гэх зэвсгээр өөрийнхөө эхнэрийг устгаж хаяхад түүний дагаад өөр бус ертөнцийн бүх эхнэрүүд нь бүр мөсөн устгаж үгүй болжээ. Харин Rick-ийн эхнэрийг болохоор Prime Rick охин Batman хамт портал бууг нь авахгүй гэсний дараагаар дийлбэж яасан байдаг шүү дээ. За ийхүү Rick-ийн Prime Rick-ийг хайх ирэл эхэлсэн ба Prime Rick жөхөх өмнө Rick-д хандаж "Хүлээн зөвшөөр. Би байгаагүй байсан бол чи байхгүй байсан. Би чиний гараж очсны дараа чи миний гаражд ирсэн. Тэгээд чи миний гэрт амьдарч миний охиныг өөрийнхөөгөө олгосон" хэмээн хэлдэг. Prime Rick хүсний дараагаар Омега төхөөрөмж хорон санаад Morty-гийн гарт ордог ба хорон санаад Morty ч явахаас өмнө "Аятайхан байхгүй бол би бүх Rick-үүдийг арчиж хаян шүү" гэж сүрдүүлээд явсан шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ хорон санаад Morty-тэй дараагийн бүлгүүд дээр бас учран уулзсан. Дээрээс нь нэг зүйл байгаа нь хэрэг та санаж байгаа бол бид 5 дугаар бүлгийн 2 дугаар хэсгийн бичлэг дээр Rick хэрхэн Bat дээр иргэн очдог байсан талаар ярьж өгч байсан шүү дээ. Тэгвэл Rick анхандаа Prime Bat дээр өөр зорилготой очиж байсан байл яах вэ? Уг нь Rick анх Prime Rick-ийг олж чадаагүйдээ уурдаж Prime Rick-ийн гэр бүлийг алахаар Prime ертөнцид очисон боловч ямар нэгэн зүйлээс болоод Prime Rick-ийн гэр бүлтэй амьдарч Prime Rick-ийн ачхүү Morty-г яг өөрийнхөө ачхүү шиг хайрлах болсон. Харин яагаад юм болоо? Бус Rick-үүд бол маш их хуваа хичээсэн өөрсдийгөө бусдаас илүү их хандлагатай байдаг. Гэвч манай Rick хэдийгээр бусдад адилхан ч бусдаасаа ялах нэгэн өөр зүйл байдаг шүү дээ. Тэгвэл түүний талаар бид 7 дугаар бүлгийг дуусгаад кино задлангийн дугаараараа ярьж өгөх болно. Спойлер задлангаас өөр гэдэг та бүхэн ойлгож байгаа. Тэр хүртэл төвчээртэй байж задлан цэгийн сайтаас ариун ус аваад тархилгоо нүүр нүдэ угаагаад байж байгаарэ. За маш хэрэгтэй та бүхэнд одоо яг хэлэх гэж шүү. Анхааралтай сонсоорой. Танд YouTube сувг хөтлөх хүс, сонирхол, контент бүтээх ур чадвар, идэв зүтгэл байгаа ч гэсэн сувгаа тгээс эхлүүлэхэд цаг хугацаа зардлыг шаарддаг нь ойлгомжтой. Тиймээс бид өмнө үүсгээд амжилттай хөгжүүлж гисэн тодорхой дагагчтай контентын суурьтай сувгуудаа зөвхөн задлан цэгмэн дээр гарсан YouTube Secret Sauce хэмээх энэхүү сургалтыг бүрэн дүрэн үзэж ойлгосон тохиолдолд сувг хамтран эзэмшигчээр оролцох франчайз эрхийг санал болгож байгаа юм. Тэгэхээр та бүхэн хичээлээ бүрэн дүрэн үзэж дуусгах нь нэг ёсны босго бөгөөд хичээлийн дундор Facebook группийн хаяг болон линк харагдана. Тэр хаягаар группт орж ирснээр бид бүхэн дараагийн хэлцлийг явуулж танд тохирох сувгийг гаргаж өгөн хэрхэн цааш авч явах бүх зүйлээр хангах болно. Энэ мэдээж хэрэг production techniques-үүд маркетингэд олон боломжууд байгаа. Та энэ боломжийг бүг алдаарай.